Тэгвэл одоо архиа бол. Яг тэгэхээр архи чинь уламж депресд оруулаад байдаг. Тамхиа болж байгаа. Тамхи бол яаж яахэр хуурамч юм хоосон юм руу чиглүүлээд. Хоосон юм руу одоо энерги чинь те. Би сандраад байна. Тамхитжүүл зүгээр болдог. Үгүй эн чинь сандарсны дараа тамхитаад байна шүү дээ. А сандрахын өмнө нэг юм байгаад байна шүү дээ. Тэрэн дээр л эмчилгээ ярина шүү дээ. Өөрөөр хэлбэл өвчнөөр ярих юм бол хүн ханиалгаад ороод ирлээ. Антибиотик өгч. Халууны дарах юм өгч. Гэтэл энэ чинь сүрээ өвчнөөр өвдөж таниалаад байгаа бол сүрээг нь дарах эмчилгээ хийхгүй бол тэр одоо ямар ч халуун дарах юм уугаад нэмэргүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ тамхи, арих одоо юу гэдгийг тэр Холливуудын одоо ард тамхинд орж яадаг барьдаг эн чинь бол дандаа симптом буюу шинж тэмдгийн эмчилээд байна. Шинж чанар суурьтай. А далд ухамсараа бид ажиглаж ирснээр өөрийгөө 95%-ийг ойлгож эхэлнэ. Тэгэд мөн чанараа олж харна. Шинж тэмдгийг одоо эмчлэх биш. Нөгөө өвчнөөхөө суурьаар нь яг нөгөө сүрээгийн бактерит таарсан яг тэр юм нуун гэсэн үг байхгүй. За ийм боломж гарч ичээ. Тэгэхээр залуучуудаа одоо хандчлахад ерөөсөө далд ухамсарыг таних буюу энэ ажиглах, өөрийгөө ажиглах энэ бол хамгийн чухал алхам шүү. За ажиглахыг бол одоо спортч байнга 24 цаг